За сайжаад подкастын эпизод 5 эхэлж байна. Оё байна. Мичка байна. За шууд топ 10-аас эхлэе. Өнөөдөр топ 10-аар энэ 7 хоногийн энэ 7 хоногийн топ 10-аар тийм идэхийг хүсдэггүй тийм 10 зүйлийг бит хоёр олсон байгаа. За чамаас эхлэв. Нэгээрээ. За минийх болохоор эхнийх нь Apple Pie. За Яагаад вэ гэхээр нөгөө American Pie гэдэг киног мэдхүү. амар сонсч ирсэн байна. Яг орж ирэхгүй Тийм байна. comedy R-rated кино ахгүй. За. Тэгэд ингээд манай гол дүр зөө. Гэтэ тэр олон гол дүртэй л дээ. Манай гол дүр гэртээ ирсэн чинь ингээд ээж нь ингээд халуун Apple Pie ингээд ширэн дээр тавьцыг хийцэн байсан ахгүй. За. Манай нөхөр нөгөөдгөө харчаад ингээд нөгөө юмараа ингээд дээр нь давтсан байгаа. What the fuck? Юу вэ? За. Яг тэр юмаа хийж яхад нь аав гадаас ороод ирсэн. Тэгээ ерөнхийн нэг тийм шүү бадалт болж байгаа. Аав нь бүрэг травматцсан баг. Харин Хажи ямар заваа юм гэж юу ярьчвэ? ан тэгэл торт идэл. Заавраа тавьчихтэй. За миний хамгийн ихний болохоор энэ бол өвлж миний 8 нэгт байх болно. Байсаар байх болно. Тэр бол байцаа. Чи байцаан дургу мэдхүү. Би байцааг бүр үнэхээр үздэггүй. Чансан байна уу, шарсан байна уу, хуурсан байна уу? Байцаа өстө үздэггүй. Ялангуяа яг хуурахтаа нөгөө нарийнх ирцсэн бол дайжгүй. Тэгээ чансан байцаагууд өстө үнэрийг нь чавчааддгүй тийм амар. Заваа өнөртэй, заваа амттай аягүй сонин ногоо гэж боддог. Байцаа чинь тэгэл битүү эслэх шүү дээ. Мэдхгүй хүмүүс хэрэгтэй л гэдэг юм лээ. Би л багасаа л хийддэг байсан тэгэл. Одоо ч хийдэггүй л. Анд яасан өмнөх таснда байцаа Бидгийн ийм байцаа халаа болдог ярьж байхгүй. юу гэж Тэгэл дурггүй дээ. үгүй хүмүүс тэгээд янз бүрийн ногоонд дургу хүмүүс байдаг л үстэй. Төмс луун дургу хүмүүсээс явчихлаа үстэй. Улаан лалмэл дургу мургу. Үгүй гэхдээ яг миний мэдж яхаар тийм хөдөөний хүмүүс ногоо иддэг юм бэл. Уус баг мах гүрэл хоёртой. Гурлаараа л явцдаг. Ногоо могоо нэгсэн идэж чаддгүй. Ноотоо л хийхээр ингээд ногоонд ялгаад явцдаг. Хүмүүс Тиймэрхүү хүмүүстэй бол таарсан. тэр хүмүүс чинь тэгээд одоо дандаа ногоо идэх байх тийм чадамж нь ч байдгүй л. Мэдгүй. Чадамж гэж хэлсэн. Чадамж чинь нөгөө хангамж гэх юм уу? Тийм. Тэгээд ингээд ногоо идэх. Бүр яг иддэг юм хэлээ бүрээ. Тэнийг бас тэр сонио. За миний дараагийнх матча. Юу ууж үзсэн үү? Гүү. Харин би бас үзэж байгаа. Гүү би зүгээр л аяа тийм. Тэр үзсэн үстэй. Ямар юу юм? Аяа гэдэг нэг ах эгч хоёр эхнэр нь тэр илүүтэй үзээгүй. Үгүй юу юм? Яах. Мэдгүй юу? Австралид байдаг нэг ихтер нөхөр хоёр. Нөхөр нь ингээд өдөр болгон 10 км гүүгээд тэгээ дэлхийн аваргыг үзэн гэдэг нэг тийм хөө рилээсэн шүү дээ. За. Чи нэр үзээгүй. Нэрээ мэдгүй. Йоо. За. Йоо чи зүгээр тайлбарлаач тээ. Тэр ингээд тэр эхнэр нь нөхөртөө ингээд маачтай холиод юм л хийж өгч байгаа. За. Маачтай баяртай зэ. Тийм. Маачтай бууз. Баншиг нөлөө буузыг нөлөө харсан юм байна. Тэгсэн чинь тэрийг нөхөр нь гайгүй гэ тэгээдсэн шүү дээ. Дайжгүй л амттай гэ тэгээдсэн Нүүн үстэй. ингээд эрхээ уруугаараа дөрөв уруугаа дарж. Туслаар гэдэг. За би бол хизээд аяат. Мач ууж үзсэн чи үзээгүй байсан чи аяат. За миний хоёр дахь бол брокколи орсон байна. Байцааны дараа би бас брокколи тэр хоёр чинь нэг ерөнхий тийм брокколи ч бараг л байцаар хуу штэ. Би брокколид бас их дургүй. Яг зутангийн нь бол нэг хамраа ингэж хэмжиж байгаад идчихтэй. Түүнээс биш тэр брокколи ч гэсэн байцаа шиг маш муухай үнэртэй амттай. Яг амтан дайжгүй. Нөгөө брокколи орсон салатын тэрийг бол идчихэв. Бас тарчтэй. Чансан брокколиний төр бол амар заваа амт үнэртэй. Сони юм бидэг. Ад жоохон сонирхолтой тий. Үгүй би ингээд хуйцаа юм штэ. Би нөгөө эмигийн ажил явдлаар дандаа ингээд хоо ярьж байгаа штэ. Тэг би ингээд хуйцаанд чинь ингээд бас амар их байцаа идэм билээ штэ. Би тэгээ гайхаад би энэ хуйцаанаас идэхгүй бол нэг үл хүндэтгсэн болох юм болов яах юм бол би заавал энийг идэх ёстой юм болов гэд гайхаж жагаад байцааг ингээд ялгаж байгаа гэсэн штэ. Хуйцаа. Үгүй гэхдээ тэр байцаг чинь тэр амтлагчтайгаа холилдоод чал өөр авт болно. Тэр нь хамаагүй байна. Байцаа л бас байцаа штэ. За чинийх. За минийх пүүцтний савтаа ургуулын тос. Ямар юмны савтай?
Пүцтэй. Савтай ургамлын тос. Ургамлын тосоор хуурсан хоол иддэг гэсэн үг. Юу гэсэн үг юм бэ? Би харин нэг удаа пүцний савтай ургамлын тос ууж ирсэн. Ямар заваа юм бэ? Нэг ундаа гэж бодоод утсан юм биш. Би тэгээ ингээ нөгөө амнаас ингээ буцаад гадаа байсан байхгүй машин дээр. Тэгээ амнаас нөгөө буцаа юм гаргаж тийм яс суртахуун байхгүй. What the fuck? За. Ингээ шууд газар руу ингээ яаж чадахгүй. Тэгээ тэрний залгицсан юм уу? Тийм бүтэл ууж ирсэн. Ямар заваа юм бэ? Эхний 1-2 балгалтандаа бол ургамлын тос тийм мэдээгүй заяа. Чи ч бүр ямар сони мэдрэлгүй юм мэдэж удаг хүн бэ? Үгүй тэр чи ингээ амар сангацсан. Тэгээ ингээ баг байсан ингээ ундаа харагдал за уу ёо. Наа чин амар зам. Би чамд нэг өчигдөр олж унсан юм аа. Дэлхэнд бол хэлчихье заяа. За. Хүн ингээ 28 жилийн турш өдөр болгон 2 хайрцаг тамхи татах юм бол уушгины хортавдар тусах магадлал нь 16% байдаг заяа. Тэгсэн хэрнээ 28 жилийн турш өдөр болгон ургамлын тос хэрэглэх юм бол хортавдар болон зүрх судасны хүчтэй болох магадлал нь 86% гэж байгаа шүү дээ. Андын тэр үед нэг хүн нь бол явцсан. Зан би тэгэхэд нэг 3 болгыг л увсах. За тэгвэл 2 хүч юм үү тий. Нэгтэй тахад. За миний болохоор луунг ингээ том хэрчээд нэлээд том хэрчээд чанцсан байх юм бол би тэрийг үсэдэж чадна. Анд юу ногоод байх. Үгүй тэр ихтэй зөвхөн нөгөө шүлтэ болно. Нөгөө мах чанаад нөгөө хажууд ногоо чанчдээ шүү дээ. Тэр бол асуудалгүй. Зүгээр нөгөө шүлтэ хоолнд ингээд луунг бүр би бол аль болох нарийнхан аль болох жижиг хичээл хүсдэг. Тэгэхгүй ингээд жоохон том хэрчсэн байхлаар идэн гэртэй айгу заван санагдаад байт. Ача бас л эслэг ам. Битгүй. Яац юм бол би нэр ингээд бодсон чинь ер нь миний тэр эслэг нэлээд дутагдж байгаа юм шүү дээ. Тэгээ дургу дутагч байгаа тэрийг илүү хийх гэсэн юм шүү. Мэдхгүй. Тэгээ шүү дээ. Мэдхгүй би асуудал бол мэдхгүй яач гэсэн би айгу дургу. За хэл. За миний дөрөвдөх бол өндөг. What? Чи яаж өндөг идэхгүй амьдртыг? Үгүй би идэхийн үед бол идчихин заяа. За. Дургу. Идэх дургу. Жохон хүчээр иддэг гэсэн үг. Тийм хүчээр иддэг. Нөгөө өглөөний цайнд чинь хамгийн зөв хоол чинь өндөг гэдэг үү? Харин тийм. Би ингээд өндөг чанаад ингээд хүчээр л идүүл идэн. Тэрнээс бас өөрөө хүслээр идэхгүй. Зарим хүмүүс шансан өндөг дургу байдаг. Шарсан өндөг бүгд нь дургу. Ямар сони. Чи тэг нөгөө юм уу? Уу яг нь салаатанд орсон чансан өндөг. Салаад малаад чинь өндөг. Тэр мөрний гайгүй ичих баг. Яг ингээд тусад нь ингээд чансан өндөг, шарсан өндөг тэр идэх. Идэх дургу. Би яг уу ийм хүмүүстэй зөндөө таарч байсан л та би тэгээ хизээж ойлгохгүй. Өндөг бол яг их айгу гой амттай цуу холиод идчихэж болно. Давс ч юм уу те. Чи надлаа бас эстетик гүнжтэй тостой өндөг иддэг гэж хэлсэн шүү дээ. Тийм. Тэрний туршиж үзсэн тэр бас надад таалагддаг. Чи хийцэн шүү дээ гүнжтэй. Алуу миний жорыг хүмүүсийн хадгалаад орой. Чансан өндөг тэгээд ингээд жохон жижигэлчин. Тэгээд жохон гүнжтэй тос тэгээд жохон цуу эсвэл жохон давс хийчин. Тэгээ ингээд надад бол айгу дажгүй амттай гоё л үү. Орой хоолны хооронд ингээд идэхэд ямар ч асуудал байхгүй. Надад амар хурц санагдсан. Чи тэгвэл давс тийм амтлагч ихтэй тийм чихэрлэг соусоо дахиад мөхөө бас идэх дурггүй зөө. Юу н амтлагч ихтэй хоолнд аяг дуу. Ачаа уунсан л. За. За миний дараагийнх бол чансан хүрэн бенжиг гэж байгаа. Жагсаалтыг гаргаж явахдаа ерөөсөө анзаараагүй зүгээр дургүй юм гэсэн чи шууд хийхнээс бодогдсон тэгэл би битсэн. Чансан хүрэн бенжиг ягаад ч юм бүү энэ хүрэн бенжиг бол яг хуурцсан байвал гэхдээ бас нөгөө жижигхэн бөгөөд нарийнх хэрчсэн байвал идчих чадна. Түүнээс биш ингээд том хэрчээд хуураад тэгээ чансан байх юм бол бүр ер нь идэхгүй амар. Ханд яг муухай амттай. Хоомдоо энэ үү чанахтай энэ үү тий. Үгүй тэгээ чанаад тэр чинь зөөлөн болцсон зүгээр л байгаа нэг шүү дээ. Амталцсан тий. Зүгээр л мэдгүй зүгээр л идэхэд нэг тийм муухай санагдаад тэгээд иддэг вэ. Гэтэ нөгөө салаатанд бол надад нэг тийм жоохон чихэрлэг санагдаж. Тийм. Хүрэн бенжин тийм чихэрлэг үүдэл чихэрлэг. Нөгөө хүрэн бенжин луу энэ төр чинь луун чихэрлэг гэж юу? Гэхдээ надад үгүй нэг салаад нь тэгчдэг үстэй. Эсвэл тэр сахартай салаад байсан болох шиг. Үгүй надад бол хүрэн бенжин гэх ингээ хоолтой идэх жоохон чихэрлэг санагдаад. Тийм. Наа ч нь бол тийм тэгдэг. За шинэ дараагийнх. За миний хамгийн сүүлийнх болохоор их тийм хоол заяа. За. Хэрүүл маргаантай. Тиймэрхүү хоол. Их тийм муу энерги ингээ жоохон ингээ орцсон тиймэрхүү хоол бол. Бол хизээж идэггүй. 1 хүн нэг ууртай эсвэл уйлж байгаа хийцэн хоолыг яриад байгаа юм үү тий. Үгүй одоо ингээ
Нэг тиймэрхүү юм да тий. Одоо ингээл хоол хийж явахдаа хэрлэж мэрэлдэг. Үгүй бол ингээд хоол хийж явахдаа тийм хэрүүл маргаадыг үздэг, үзэж байгаад хийчдэг. Тийм бол хийжээчдэг. Бүр үзэж байгаад хийсэн болов. Тий. Юу тэр Ямар сайн. Яг хэрүүл хийсний дараа бол хийж яхад хийсэн, хоол хийж яхад хийсэн хэрүүл ч юм угаасаа хоол идэх туршлага байхгүй болчихдог л тоо. Үгүй би өөрөө тэгж хэрүүл мөрүүллийг хийсэн хамаагүй. Хүний хэрүүл хийсэн гэсэн үү? Хүн хийж байгаа хүн л хэрүүл хийсэн байхад. Би зүгээр хажууд нь сууж байхад Хэрүүл хийчих юм болов? Үгүй би хэрүүл хийхгүй. Биш харин нөгөө хүн чинь өөр тийм хэрүүл хийгээд тийм байв. Би бол тэр хоол идэхгүй. Аач нь хэцүү л юм. Хэцүү ч гэж юу аргачлан байна дөө. Одоо хамгийн сүүлд шинжилээр тийм нэг тиймэрхүү болсон гэдгийгс аахгүй юу? Тэр заална хүн. Тийм манай ангийн шинжил болсон юм. Тэгсэн чинь тэгтэн би тэгээд тийм сонсчод за хоол идэхгүй. Идэггүй гэж хэлсэн. За миний хамгийн сүүлийн болохоор чансан шар менжин гэж байна. Мэдхгүй би хүрэн менжин бол яг чансан бол гайгүй ид чинь. Шар менжин бол өстой жинхнээсээ идэхгүй. Үнээр идэхгүй. Айгүй муухай амттай. Сонь ногоо. Шарчхан бол цөв мөвөнд яг шарч. Би өөрөө шараа хийждэг нөгөө жижиг нэрх хийчихдэг болохоор. Тэгээ бас дайггүй. Ямар дул байд. Дэцэ брокколи, том хэрцэн ловон, том хэрцэн хүрэн менжин, тэгээ шар менжин. Энэ давыг бол идэгэргүй байна. Наадуулаад ихслээ нэг ногоо гिचгүй тий. Чи яши ганц төмс иддэг юм. Төмс сонгон сармис. Тий, үгүй луун ингээд нарийнхан бөгөө жижигхэн ирсэн байвал идэх чинь байцны салаатанд би бас дуртай. KFC-ийн салаат гэж болж байна. Эсвэл зүгээр л юм байцаа луунтай тийм энгийн салаат гэдэг чинь тэрийг чи ингээд чансан гэхээр хаашаа. Тийм чанцлаарээ зөөлгөн тийм юу мэдэх дургу юм уу? Үгүй. Өөрөө заавал жижиг идэх хэрэгтэй юм уу? Үгүй. Тэр зөөлөн байх би юу ялцгай хоолн ч гэсэн дуртай. Тийм зөөлгөн юм чинь гоё ихгүй. Зүгээр яг байцаа тэгээд тэр хүрэн менжин шар менжин гэж хэлэхээр амар заван санагдав. Чи байцааны үнэрийг мэднэ үстэй. Үгүй санахгүй. Би өглөө босоод ирэн заяа. Манай ээж ядчих ч явах уу? Сэтгэлээрээ л дээ чаасангүй. Ер нь ихэнх өдөр завтай байх юм бол ингээ хоол хийдэг байхгүй юу? Өглөө босч ирээл ингээ байцаа өнөртэй л. Би шууд ингээ ойхгүй хөөлчихгүй амар заван санагдав. Би байцтай бол ивэл дандаа нөгөө петрушка юу лээ? Нэг ногоон өнгөтэй юу гэдэг юм хоол амтлагч. Тийм Петровка гарч ирсэн. Тэр хавцал байгаа. Яг тэрнийг л хийж. Тэгэхээр бүр гоё юм. Яг тэр тийм укроп гэж бидгүү. Бас сэрэн шиг бас нэг тийм укроп тий бас тийм ногоо идэж тий. Тэднээс дайжгүй гэж. За дафал. Үгүй би нэрээ чамайг ингээ ярьсан чинь эслэг гэдэг тахлаар нэрээ надад бас асуудал өгнө гэж бодлоо. Хэмжээ дүүдүүлчихэд дараагийн дугаарт хэлье гэж. За манай ингээд ерөнхий топ 10 дууссан учраас одоо дид сэдвүүлүүд рүү орно. За одоо угаасаа ойрд хамгийн амар нөгөө од болж байгаа зүйл бол Coachella шүү дээ найзуудаа. Чи Coachella харсан уу? Харсан шүү. Рил YouTube-д бахан хүмүүс яваад байгаа зү. Би тэр нэг Justin Bieber-ийн юу л харсан. Тэр чихнээс амар гоё байсан ингээд нөгөө нэг бүр нөгөө жоохон байхдаа од болж ирсэн нөгөө Baby тэгээд Beauty and the Beat гэдэг нөгөө амар гоё дуунуудаа том болцсон байна ингээд дууссан чинь амар гоё сонсогдож исэн. Буцаад тэр нөгөө нэг тэр үед байсан тэр сайхан дурсан зүйлс хэргээд тэр үед ч амьдрал сайхан байсан шүү гэж бодогдоод надад л айгүй сайхан байсан. Тэр үед хамгийн том зовлон нь нэг чихрээ газар унгацсан л байсан үстэй. Нэг тунтах ч юм уу тий. Ээж авантганд гэж загиндаг. Эсвэл нөгөө нэг гэрлүүгөө орчоод ус уух гэсэн чинь буцаа гаргадгүй. Чиний ээж авчин тэгдэг байсан уу? Тэггүй ээж аваа байдгүй байсан юм байна шүү дээ. Надад бол тийм зовлон байсан. Би ихтэй өөрөө түлхүүртэй явдаг гэж жоохон багтаа. Чам юу н гарч болохгүй гэдэггүй байсан юм уу тий? Тэр нэг гайгүй байсан. Ээж аваа угаасаа байдгүй байсан гэж. Чамд гэхдээ нөгөө харах дүү байдгүй байсан болохоор амар байсан гэж магадгүй. Би нөгөө харах дүүтэй байсан болохоор жоохон хэцүү л байсан. Чи юу харсан? Justin Bieber гээд өөр юм харсан уу? Тэр чиз ганц Justin Bieber-ийг харсан. Gochulaч юм яг миний болж байгаа олон тийм Америкийн гадаад Америкийн плей тайм. Америкт болтой. Тийш тийм. Тийм. Тийм Америк. Тэгээд өөр баахан тийм нөгөө чи хэнийг нөгөө нацгаа чинь нөгөө манай Монголын тэрний нөгөө нэг Tonight Show дээр орцсныг тэр үзсэн үү?
Тэгэхээр оронд ийм фестивалууд ингээ болдог шиг байна. Манайх плейта ийм Америк их Coachella өөрөө хаанах чинь. Би тэрнийг харчаад ирээдүйд подкастынхаа нэг дугаарыг Coachella дээр хийндээ. Наа чи ямар гоё юм те. Тэгж бод. Тэр ихтэй бүр үнийг нь харсан уу? Ямар амар зардалтай явж байгааг. Тэгвэл спонсор аваад. За би ч ингээд зүгээр таалгаа. Нөгөө фон чаржер байгаа штеп. Power bank зүгээр ингээд нөгөө манай токен тэр шиг авдаг. Тэр чи хийд гэж бодож байна өдрийн $100. За яг өглөө $90. За тэгвэл заяа. Зүгээр л нэг юм газар. Зүгээр л газар. Тэгээд тэнцэн нь ингээд ямар нэгэн одоо ингээд тент гэдэг чи юу гэдэг лээ. Сарв. Биш нөгөө чиний хоноод байдаг. Чиний майхан чиний хоноод байдаг. Манай найз нөгөө 100 ажил хийгээд майхан хоноод байд юм аа. Тэр майхан заяа. Майхан энэ төр юу ч байхгүй. Зүгээр л юм газар чи ингээд өдрийн идэр гэж бодож $100. 364 билүү 24 байсан. Тэр яаж яг хаанаас хэмжилтээр гаргаж иргээд. Үгүй тэр би нэг миний рилийг үзсэн юм аа. Тэгсэн чинь бүр амар солиотой юм дүнгууд заяа. Нэг нь яг амар гоё хауслаг юм л та ийм том тэгсэн амар гоё гэвэл гоё. Тэгээ чи зүгээр төсөөлтөө. Зүгээр нэлийн ийм том ийм гоё хаус. Чи өдөр ийд гэж бодож байна. За $2,000. $200,000. Юу ингээд тэр хаус бүтэн бидэн. Бүтнээр. За. Гэтэ аанда 200,000 гэж боддоо. Тийм амар солиотой үнэтэй байж болох юм уу? Тинчи тэгээ зүгээр ороо удчихад тэр нэг Coachella дээр бахад зовтой хүмүүс л аваа. Ерөнхий бас тийм нөгөө нэг баян хүмүүс нь л тэрийг төрүүлж чадчих шүү $200,000 гэдэг чинь. Тэгэхээр яг нөгөө танил талаараа ч юм эсвэл гүнтэнтэй явж байгаад тэгээд өргөдөж мөрөгдөд авчиж болдог л баг. Үгүй би бол тэнийг удаж сэргээл маргааш нь дуулыг тэр Үгүй нөгөө нэг хин бэ штэ. Euphoria дээр тоглодог. Бас нөгөө Frankenstein дээр тоглодог. Nate Jacobs л үү? Тэр чинь нөгөө тийм үү. Эрэгтэй дүрэн штэ нөгөө өндөр. Эрэгтэй нөө Jacob Miller штэ. Эрэгтэй амар. Харин Jacob Miller штэ. Нэр нь юм уу? Тийм. Nate Jacobs гэдэг би нөгөө Euphoria-гийн нэрийг санаад байна тийм. За тэр ээ штэ. Би нэг саяхан харсан. Lizzo гэдэг нэг дуучин байдаг штэ. Lizzo. За мэдгүй. Ямар юу хаанах юм? Америкийн нэг юм хар ярьстай. Тэгээд жоохон муухай аяж багдгүй гэхдээ тоглоомчгүй. Нилийн мяраалаг тийм. Бүр нилийн мяраалаг тийм. Тэмтэй өмсөлж исэн гэдэг хүмүүс 100 тавьсан байсан. Тэгснээ комментиг ороо ирсэн чинь тэнцээ Nate Jacobs ингээ бүр хүн болгонтой өмсөлцөд яваад байсан шүү дээ гэж сонссон. Гоё. Чи анд өмсөлцгүйсэн үү? Гүй. Яагаад? Гүй. Тэгээд тэр хүн ямар ах нь ямар хамаатай миний танихгүй тэр харийн хүн учраас яг муухай санагдаад. Тэр нь ямар хамаатай муухай санагдаж байна. За нэг 10,100 За нэг хиттэй ээжэж явах юм дээ. 141 дугаар дээр л орох Coachella. Тэр үед нэг Coachella явах хөнгөтэй болчихгүй л гэдэг. Одоогоор бид хоёр чинь нөгөө нэг студ юу ч байхгүй. Одоо надад бүр уух ус чалга. Хажууд минь ус чалга. Чамд тусаагаан байгаа хаа. За. Тэр Coachella-гийн дугаарыг хитэх дугаар эсэж 1141 дэх дугаар гэж тэмдэглэнэ. За 1141. 1000 ш 10,000. Тийм баха. За дараагийнх нь бол чи Дэвид гээд дууч мэдхүү. Дэвид яг чи нөгөө юунуудыг дуунуудыг сонсвол тийм сонсогдох байх. Тэр чинь гэтээ өмнө жил нэг айгүй алдартай жоохон нөгөө хийлэн дагуулсан чи хараагүй нэг 14 билүү 15 настай нэг охин ингээд алга болсон. За. Тэгснээ тэр Дэвид гээд дуучных нь Tesla гээд машиныхан заяа. Арийнх нь багаажнаас цогцсон болсон. Алдсан үү тэр. Харин тэгээд Дэвид болохоор үгүй би алаагүй гэ тэгээд гэтэл бүр яг ингээ машинаас нь цогцсон олцсон байгаа. Гол нь нөгөө нэг Дэвидийн машин л болохоос шиг Дэвидийг алсан гэсэн тийм одоо нотлох баримт байхгүй. Тэгээд ингээд яг ингээ шууд буруутаж чадахгүйсэн юм шиг байна шүүхэн. Тэгээд ингээд зууралдаж явж байгаад сая хэд хоногийн өмнө Дэвид баримтлагдсан байсан. Чи тэрнийг алсан гэж бодож байна уу? Тэр яг гол учир шалтгаан мэдэхгүй болохоор. Юу тэр хоёр үргэлжчихсэн заяа. Дэвид ч одоо нэг хиттэй юм дээ. За нэг 20 морил байгаа. 20-оос арай хитэрдэхгүй баха. За Макстал 22 баха. Тийм амар хөшин дурч биш үү? Биш. Тэгээд гол нь нөгөө нэг 14 5 гэдэг чинь under age насанд өргөн хүн байгаа зү. Тийм тэгсэн хэрнээ тэр охин жимсэн болчихсон гэсэн. Дэвидээс.
Харин тэгээд баг жимсэн тэгснээ нэмээд тийм жоохон багтаа. Тийм миний санаж байгаагаар нэг бол жирэмсэн байсан, нэг бол үр хөндүүлсэн байсан ч гэлөө. Тийм байсан. Тэгээд байж идэл нөгөө хідэн сарын хугацаанд ч үлээ, хідэн жилийн ч гэлөө нөгөө тэр нөгөө охин нь байхгүй болоод тэгээд гэр бүлээс нь ингээд цагдаад мэдгэцэн чинь тэр Тесланых нарын багаасаас олцсон гэсэн байхгүй. Америкчин бол юу үсттэй? Хоёр хүн биенийгаа яг ингээ хайрлсан ч насан туршиг бол насан туршиг үсттэй. Монголд ч тийм биш юм уу? Тийм. Насан туршсан биш, насан туршиггүй хүнтэйг бол нэг юм болтгоо шиг байгаа. Тийм, угаасаа хариуцлага тооцохгүй шүү дээ хөлөө дагуу. Тэгээд насан туршсан, насанд хүрээгүй байх юм бол насанд хүрсэнд нь нас хариуцлага тооцоод байдаг. Тийм. Чи ингээ ботсон чинь нөгөө нэг хин биш үү? Нөгөө гişүн наараа. Аха. Чи яагаад задлаад байна? Би албаар юм. Ямар санаанд түгэл залгачлаа шүү дээ. Нөгөө наара нөгөө нөхрийн ингэмлээ говийн бор лөө. Тийм баха. Тэр чинь бүр амар жоохонд нь насанд хүрээгүй байхад нь тий тоглоомчгүй. Тийм. Бүр баг юу вэ? 17 18-тай байх гэсэн баг шүү. Тэр чинь биднээс нэг юу н ойролцсон шүү дээ. Бараг чицуу юу, нэг ах уу, нэг дүү юу, тийм л аа. Нэлийн ойролцоох хэвээр. Одоо ингээд говийн борыг дасыг мэддэг хүмүүс тэр гацыг бас мэдчихлээ. Чи яг тийш тоо хэлэлгүйгээр ойролцоо гэлтэй. Яа, за яах. Нэг кадлчгүй. Тэрийг ингээд бодсон чинь хүмүүс наараагаас айгүй муулт юм л шүү дээ. Угаасаа эн чинь нөгөө хадам ээжээсээ ихчгээ үсттэй наараа чинь. Тийм, говийн борын ээж нь наараагаас дүү. Амар. Тийм амар насны зүрх хүмүүс охин шүү дээ. Тэр тэгээд гинт хэрэг дээр одоо яг хажууд нь лав бэр зогсог болохоор. Лаа. Тийм. Юу гэсэн үг юм? Юмыг сайн мэдхгүй юм да. Яг ингээ хажууд нь ингээ хараа зогсож яваг болсон. Тэр тэгээд юу ч болсон байж болно шүү дээ. Америкт одоо нөгөө нэг хитрүүлж хэрэглээд нөгөө юмудаа тэгээд чи өгсөн байж магадгүй. Санамсруу тохиолдол гарч ирээд зүгээр багажиндаа хийсэн шиж магадгүй. Санамсруу тохиолдол гэж ямар санамсруу тохиолдолд хүний зөвхөцөг багажиндаа хийх юм. Одоо ингээ бадаад дэрэг альтэрчудаа толгоороо шаагаад ингээ өмчүүл яах юм. Тэгээ шин тэрийг нь хараад айсандаа бодол багажлах байх юм. Харин тийм. За ямар хай гол нь тэр хай болцсон байгаа шүү дээ. Гол нь масарсан байгаа гэж үү? Тийм, эрүүл ухаанаар сэтгэж чадахгүй. За мэдхгүй. Би бол тэрийг юу н алдсан л гэж боддог гэж. Угаасаа чи яг бүрэн мэдэхгүй л ахлаа. Гэтэ нэг дуу байдаг гэсэн заяа. Тэр охиндоо зориулж бичсэн дуу юм шиг байгаа. Тэр дуун дээр болохоор миний санаж байгаагаар агуулга нь хэрвээ чи ингээд за сая буруу шаасан байна. Юу ингэсэн бэ? TikTok дээр биглүү Instagram дээр нөгөө репост хийж болдсон шүү дээ. Зөө. Репост хийгээд тэрэн дээр нэг репост хийсэн постыг нь харсан чинь хэрвээ ингээд миний охин буюу нөгөө миний эмэгтэй өөр ингээд эрэхтэйд явж байгаа юм бол гээд тэгснээ ийм юм ингээд хэрчиж байгаа. Багцах хэрчиж байгаа. Ойлгож байна уу? Алнаа гэсэн байх нь шүү дээ. Тиймэр дөө утгатай постыг ингээд репост хийсэн байсан гээд. Тэгээд Дэвидийг ингээд алсан байх магадaltaй гээд яг үзэгчд одоо бид нар тэгж боддог гэх юм. Шүүхөр л нотолж чадаагүй л байгаа хэл та. Гэтэ тэр хар бол өвч мэдтэй. Харуу харчин хитрхээр өвчнө үү? Хитрхээрэл болохоос биш нэг тодорхой хэмжээнд юм байсан ч байх ёстой юм уу те? Юу н баг байвал бас өвчнө үү? Баггүй яг октод бараг баг байвал тэнэг юм уу тэгвэл? Октод бараг л бүгд санал нийлнэ. Хитрхий бүр ямар ч харгүй залуу бол жоохон тийм хий. Яагаад? Гос тийм бидтэй нөгөө харж ийна гэдэг чинь харамлж ийна гэсэн үг үстэй. Энээс харамлахгүй ингээл байж идэг. Тийм байхлаар чи жоох сонирхол. Би амьдралдаа хоолыг л харамлж ирсэн. Йоо. Чи нөгөө хин санаанд орчлоо. Фрэнси, Joey. Joey don't share food гэд би хизээж хинтэж хоолоо хоолцдгоо гэд. Нэг охинтой хоолоо үргэлж дуусах. Нэг охинтой нөгөө дээтэнд явсан чинь нөгөө French fries шасан дүүлээс нь ингээ авцсан чинь салцсан гэж байгаа шүү. Тэр бол байхал асуудал. Салах ёстой шүү. Яар мэдхгүй. Би бүр яг ингээд хөвөө тэр чи хөвөө хоол үсттэй. Тийм хөвөө. Тусдаа ингээ хоол байх ингээ авцсан гэдэг. Тийм хөвөө хоол гэж хөвөө л хоол шүү.
Манаас яа. Чи ингээд одоо ингээд өөр чи ингээд хувийнхаа хоолыг арчаад ингээд болцооны үе чи ингээд чиний хоолоос амсвал яах вэ? Яг нь анхны дэйтэн дээр бол би л үгүй гэж. Гэхдээ ер нь хоолын за нэг 3 4 Асуудалгүй шүү дээ. асуудалгүй. Тийм. Аваачтай л гэж шүү дээ би л. Тэгээ аваа гэд. Тийм үү те. Тийм чи үгүй юм. Би бол хэлэхгүй байх. Гэтэ ер нь Дотор юм бодчих юм. Ямар сүртэй юм бэ чи чинь? Хооштай. Чи хайртай чиний хайртай юм биш юм уу? Хайртай юу? Тэгсэн ч гэсэн ер нь хувийн. За тэгвэл хоол уу хайр уу? Сонг нэгийг сонг. Нэг нь Нэгийг нь сонг. одоогор бол хоол. Йоо за. Хин бодлохлоор шинэ зөвхөнгөө. Харин. За боли. За. Чи ойролцоогоор махны үнийг заяа. За өхрийн мах гэж. Өхрийн махын үнийг 10 жилийн өмнө хэдэн төгрөг байсан гэж бодож байна? 10 жилийн өмнө Одоо юу хэдэн төгрөг юм? 3230 гинэ. Үгүй 32000 хавцаа. Айгу үнэтэй болсон гэдэг хэлсэн юм бэ? Тийм. 30000 гавлт авцсан гэдэг хэлсэн. Битгүй би яг нөгөө хоол биш нөгөө махыг өөр очиж авдаггүй болохоор энэ яг үнэтэй дүүнүү хямдхан дүүнүү гэдэг мэдэхгүй л байгаа. Гэтэ ерөнхий зүгээр бодоод үзэхэд манайх ч нөгөө амар их малтай орон биз дээ. Тийм. Бүр эдэн сая байгаа мөртлөө яагаад махны юм байгаа бол тоо гэж би боддог юм. Чи тэрийг яагаад гэж бодож ирсэн үү? Би Тэрэн дээр тэгэл яагаад тийм нөө чинжнэр худалдаж байгаа хүмүүс айгүй их мөнгө нэмж байгаа. Аха. Тэгээд мэдхгүй малчид яг яадаг байхгүй тэр их малтай заяа. Зүгээр л 1000 тохыг хөсдөг гэх юм уу. Малаа ингээд зардггүй те. Ингээд Зарахгүй зүгээр ингээд зудаар ингээд явуулцдаг. Зудаар ингээд тий үхэн ч юу. За. Харин нэг малчид нэг тиймэрхүү байхгүй юу? Ямар сони зүгээр тоогоор баярлахыг хүсэж тий баярхыг хүсдэг тиймэрхүү. Наацын жаахан асуудал. Тиймэрхүү малчид бол байгаа шүү. Мэдхгүй ойлгохгүй юм. Зарч тэгэж ингээд тэрнийгаа ингээд мөнгө болгочихвол амархан илүү дээр шүү. Тийм дээр гэхдээ ингээд нэр хүнд нь арай илүү байгаад байна уу? Мэдхгүй. Тэгээ ядчил ингээд баг малтай байвал зууд модыг чи арай гайгүй давна шүү дээ. Харин тийм. За махны үн 10 жилийн өмнө за 1 кг өхрийн цул мах гэвчих хэд цул мах уу? хэд гэж бодож. За 10 жилийн өмнө гэхээр чи 16 8000-аас 9000 оронд байгаа хаа. Вау, чи сайн таалаа шүү. Манай нөгөө гэр бүлээр мах зардтай. Чи нөгөө нэг үнийг өсөж зараад байгаа хүмүүсийн нэг юм шүү. Тэгэхээр би ер нь жоохон юуг нь мэднэ. За 2000 багасаа л мах зарлаа. 2015 онд 1 кг мах 100000 төгрөг байжээ. Одоо 100000. Одоо бол ингээ 30000 төгрөгөд авцсан. Нэг өсөндөө 10 жилийн өмнөх дүнгээсээ 207.5 дахин хуваар өссөн байна. 30700 гэсэн юм шүү дээ. Мэдгүй. Гэхдээ одоо тэгээд миний хувьд болохоор ингээ яг мах худалдаж авдаг болохоор. Гэхдээ тэгээд чи одоо тусдаа гараад ирэхлээр тэр мөнгө зөнгө чинь амар юм тусд юм шүү. Йоо тэгэл ямар үнэтэй болцсон бэ гэж амар стресстэй юм шүү. Миний хувьд бас ингээ тусдаа гарлаа гэж бодоход махтай гал баха. Бүр яг тэгээд ингээ үнэхээр аав ээж байхгүй болчвол баха тийж өвлж эхэлнэ. Гэхдээ дэлгүүрээс авахгүй баха. Хаанаас? Яг тэр хөдөө байгаа мал дээр нь өөр очиж авч. Нэр хүмүүс тэгээд махаа арай хямдхан аваад идэг гэсэн шүү дээ. Бүр яг нөгөө нэг би явтаж яг ингээ өдөр тутам иддэг тэр хоолныхоо махыг явтаж дэлгүүрээс авахгүй баха. Бүр хямдхан авах гэж үү? Гүү хямдхан гэж ер нь тэгж мал дээрээс ядаж тал дээр байгаа ногоо моогоо идж байгаа тиймэрхүү баталгаатай газрын махыг тиймээс солилцгүй тиймэрхүү махыг л идэх баг. Яг тийм сурцсан гэх юм. Яа. Би одоо манай аав хаанаас мах авдаг би бас мэдэхгүй байна. Одоо тусдаа гарч ижил хамаг зовлонгоны ойлгож тусдаа гарч одоо тэгээ давс уусаа. Давс ингэ чанаад давсгүй бол гэж байна. За давсгүй болж идчихнэ. Аватарын сая нэг гаргаж ийсэн. Анимашн клик хийсэн гэж хэлсэн. Тий. Задарсан. Тэр би нэр бүр саяхан дүнгийг нь харсан уу? 305 сая байсан тий. 350 сая доллар. 50 юм уу? Йоо би тэр нөгөө капшныг уншихны зүгээр юм жижигхэн алдаанаас болоод тэр ингээ задарсан байх. Яатсан гэсэн. Ажилт нь ингээ зүгээр
Gmail-ээр нэг хүн явуулсан. Яг ч. Гүү зүгээр ингээд санаандгүй байдлаар. Аа. Тэгээ нөгөө хүн ингээд эхэлж харчаад энэ AI юм багтайг ингээд үзчихсэн чинь биш байсан заяа. Бүр яг бүтэн. Тэгээ тэрнийга хэсгээр нь ингээд юмнууд дээр ингээд тавьж гисэн. Тэр хайшин бүр юм бүтэн киног нь явуулсан гэсэн. Бүтэн киног нь явуулсан. Oh my gosh. Ерөнхийдөө бол кино ингээд яг нээлт хийхээс өмнө бол бүтэн кинод болцдог заяа. Аха. Тэрнийхээ дараа нь маркетинг гэдэр ингээд хийгээд яв. Аха. Тэгэхээр бас 350 сая уналт болсон байна. Доо. Тэгээ одоо би яг хөө хэсгээс нь хараалаа галтаа нөгөө. Чи хараад байгаа юм уу? Үгүй ингээд бүгд намайг ингээд зүгээр л байлгаж хахад трец дээр ингээд гарч ирээд байгаа байхгүй юу? Зукогийн аватар тэгээд нөгөө катара энтер гарч ирээд байгаа байхгүй юу? Тэр яг анимашных нь хэсгүүд үү? Тийм. Тэгээд комент руу ороод эднүүс гарцсан байх та хаанаас үзээд ин гэсэн чинь харин Twitter дээр задарцаа гэсэн тийм. Харин Twitter дээр ингээд жижиг рил шиг юмнууд хийгээ яваалтай биш үү? Би ихтэй яг тэрнийг хараагүй шүү дээ. Чи юу хараагүй байсан даач гоё үсттэй. Яг мэдгүй байж байгаа үзүүл гоё үсттэй. Гэтэ би тэр яах юм бол тэр тэгээд одоо яаж орлоо? Миний ойлгосноор нэг тийм жижигхэн нэг тийм спойлер авцсан заяа. За. Аанг байгаа заяа. Чи тэгээ надад спойлер чадахгүй юм. Харин тийм. За. Чи өөр нэг аватар гараад ирсэн. Одоо болчихоо. Чи яагаад би надад чи бүр юусэн мэдээгүй байсан шүү дээ. Харин тийм мэдгүй би миний мэдж байгаа ганц л юм. Яаж байгаа юм ч удлаагаас. Гэхдээ тэр гэхдээ байх боломжгүй үстэй. Яагаад боломжтой шүү дээ. Ганц л аватар байх хэрэгтэй шүү дээ. Аватар чи ингээ нэг юмныхаа ингээ хойд дүүжтэй. Тий штэ тий. Чи яагаад энийг хэлчихэж байгаа юм бэ? Харин мэдгүй тэгэхээр ингээ нэг тийм сонир байгаа зү. Тэгээд бас ингээ нөгөө Корогийн дараагийн аватар гэдгийгсэн шүү дээ. За тий. Тэр юм бай гарсан. Тэрнийг одоо ер нь хөгжүүлж эхэлж байгаа зөө. Аха. Тэрний хувьд болохоор тийм апокалипс тийм Mad Max шиг тийм ертөнц зөө. За. Ингээд усг болсон сүлзээ шүү дээ. Аха. Хоёр ихэр аватар. Ваа, наац ямар сонирхолтой. Тийм. Тэгэхээр яагаад хэлчихэж байгаа юм бэ? Үгүй анда энэ бол ерөнхийдөө тийм юу байхгүй. Угаасаа л байсан гэж юу? Байсан ч гэж тийм ил болцсон гэж юу? Ил болцсон юм. За надад ч ихтэй сонсон үгүй. Ийм зохиолоор ингээ хийж байгаа гэх. Гэт яг ингээ Корогийн дараагийн аватар гэхлээр бүр яг яах юм бол ирээдүйд болно шүү дээ. Тэр юу гэдээс шүү дээ. Хүмүүс чинь Корог баг хамгийн сул аватар гэдэг үстэй. Корог битгүй миний хувьд яг хамгийн гайгүй болгож байгаа юм тэр 3 дахь үеийн эсрэг тал халдсан. Тийм нисчмэстэг тэр бүр үн солиод тий. Тэгээ агарын хүчийг авсан. Агарын шидтэн болоод. Тий. Тэгснээ Ума лапаки гэх тиймэрхүү лам бас өмнө нисдэг байсан. Анх нисээд амьдралаа сүүлийн хугацаанд буугаагүй гэдэг л. Ямар азгүй юм тий. Юу гэсэн үг вэ? Тэг яаж унтах юм? Агаар дээр л удаа шүү дээ. Дарах юм шүү. Сэний нэмтгүй наач ч хийчихсэн. Дарах гэхэлэр одоо ингээд дулаахан орон даардаг л. За мэдгүй наач. Төсөөлөхөс хэцүү болохоор үзэг болохоор мэдгүй байна. Миний мэдж байгаа ганц зүйл гэвэл Зуко их царайлаг байсан гэдгийг л бич. Зургийг харчаал Зуко ч угаасаа царайлаг л байсан л та гэж үзсэн. Тэр амар гоё урт өстэй болсон мэт. Тэгээд нэг нүдний юм шатцсан соригтой шүү дээ. Тэр тэгээд үсэн ингээ унжуулсан айгу царайлаг залуу билээ. Том болсон. Галын эзэнгүүрний хаан гэдэг байгаа. Тийш дээ нэр сүүл тэгээд устдаг шүү дээ тий. Тийм. Гэтэ Коро эхлэхдээ яадаг үсттэй. Бүр нөгөө хамаг гал ус нөгөө шороо агаар 3 элементээс сурцсан юм. Хин? Коро. Юу сураг үдий? Агарын элементээс сураагүй Аангийн хүүдэр очиж сурдаг байхгүй. Тийш дээ нэрий. Танзан билүү? Хүүгийнх нэр. Тэр ихтэй амар хөшөө харагдаг тий. Тийш дээ. Тэхний 30 гарцсан л хүн харагдаг. Юу л л. Тийм үү? Тийм 40 бол хүрээгүй. Амьдралд амар нохлуулсан биш үү? Угаасаа хэдүү хөттэй л идэр чинь. Тэгээд нөгөө 3 4 байх уу? Тийм. Тэр аватарын хүүгийнх нь охин нь нэг охин нь Корог авраад идэг үстэй. Тийм. Тэр охин чинь бүр амар шүү. Тийм. Аавынхаа чаддгүй юм хийцэн. Тийм. Тэгээснээ аав нь тэр ингээ сүнсний ертөнцөөр холбогдож чаддгүй тийм. Гэрлэг болсон гэж байна. 350 сая доллар шүү дээ. Тэр одоо нөгөө лик хийсэн санаандгүй тэр явуулсан хүн нь шууд л халагдсан билүү. Гүүвэл тэр одоо ямар шийтгэл авах бол тэр ихтэй баргийн хүнд одоо тэр аватар дээр ажиллаж байгаа баргийн хүнд тэгэж бүтэн их хөлбөр нь ингээл олдож идэг тийм бэд юм. Гүү тэр харин нэлийн гайгүй албан тушаал юу байна. Одоо тэгээд бүр яг тийм том продюсер дэр нь ш.
тэрнийх нь одоо туслах ч юм уу тийм хөл юм. Тийм. Тэгээд нөгөө алдагдах хүлээсэн юм чинь шүүгээр явхад бол асуудал үүсдэг. Энэ хүн ингээд алдагдчихсан юм. Тэр яг ямар продакшн хийсэн бол 350 сая доллар бол том продакшнууд бол гайгүй. Тэгэхээр том продакшн л хийсэн гэсэн үг. Disney хийсэн бол Disney баг алагдчих байхаа. Аа алагдаад тэр 300 зүгээр гэдэг. Зүгээр. Хаяа. Disney хийчихвэл. Disney ч том л. Disney ч одоо Marvel тэр баг шүү. Тийм үү? Аха. Ваа, тодтолтой авсан юм. Аха. Рээр байгаа. Энэ гэтээ амар монопол болоод байна тий. Сүүлд юу лээ? Netflix Warner Bros-ыг худалдаж баг авцсан уу тэр? баг авцсан гэж яриад тэрбум гаруй доллар авсан. Юу лээ? За мэдхгүй. Үгүй тэрбум биш баха. Муу юм уу? Тэрбум ч гэтээ сонсоор байгаад бүр нэг жоохон төшөө сонсгодог болсон шүү дээ. Тэрбум уу? Тэрбум доллар. Нэг их санагдах байлаа гэсэн. Тэр Warner Bros тийм олон бүтээлүүдтэй тэрбум биш баха. Netflix гэдэг бүр яг бас тэрнийг харчаад ингээд Netflix монопол болох гэдэг байгаа нь надад мэдрэгдэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ угаасаа юу ярьж байгаа юм. Netflix. Тэгээд ингээд кино театрт орж тэр таашаалыг битрэх боломжгүй. Нэрийн Netflix чинь тэгдэж штэ тий. Netflix ч юу лээ яадаг үсттэй. Баха олон ангид гаргадаг. Тий. Тэгээд яг зүгээр нэг ангид кино гэж байдаг үлээ Netflix. Бага штэ. Юу лээ. Өндөө жижигхэн кино байд юм аа. Тэдүүсэн кино театр гардаг юм уу? Тэдэр гарахгүй штэ. Тэгээ яг Netflix-ийн стриминг юм дээр гардаг. Гэтэ Netflix-ийн нийт таалагддаг бас таалагддаг юм. Тэр нөгөө цувралуудаа ингээд ангиудыг нь айгу олонгоор хийчихдээ. Нэг дор пан гэдэг үү? Тийм. Bench one хийж тийм. Ааха. Маягаар. Нөгөө week to week үздэг хүмүүстэй айгу тийм сонирхол. Яг гоо гэтээ баг тэр нь амар үйдэг үстэй ш. 7 хоног болгоо ингээд тахлаар өмнө нь юу боллоо гэд ингээд санаж ядаа жоох хэцүү юм. Нэг дор үзчихлээр амар үйд ш. Харин надад бол эсэргээр ингээд тэр HBO сүүлд гаргадаг Seven Kingdom of the Night Night of the Seven Kingdom Game of Thrones-ийн үргэлжлэл шиг юм уу? Spin-off тийм сурлахгүй. Аха. Тэрнийг үзчихээд би нэг үзчихээд бас нэг 2 хоногийн дараа дахиж үзээд өөр ийм TV юмнуудаас судлаад тэгээд дараа анги руу орж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ надаа бүр яг гоё болоод. Гоё ороод байна. Тэг гоё ороо. Сүүлийн анги би тэр яг хажууд зогсож ирсэн шүү дээ. Хажууд нь Дүрийнхээ хажууд ингээ бор нэр зэрэг ийлээ. Тэр нэр амар гоё сурал болсон шүү тий. Гоё. Бүр нилийн өндөр үнэлгээ тийм л шүү дээ. Бүр амар өндөр үнэлгээтэй. Өндөр тэр нэг 9-ээр л хүрэхгүй байх. Гэтэр нэг айгу гоё л байсан. Тийм үү. За нөгөө чи нэг надаар нэг юм таалгансан дээ. Oh my gosh. Тийм шүү дээ. За одоо би нэг оёогоор юм таалганаа. Манай оёо бол ер нь нөгөө киноны талаарх мэдлэг бол нэлээд сайн. Гэтэ Монгол кино ер нь сайн мэддэггүй. За тийм ээ. Гадаад бол илүү. Тийм. Гадаад ерөнхийдөө л бараг залах. За тэгвэл ингээ Монголын хамгийн өндөр үзэлттэй топ 10 киног. За чи нэгээс нь авахлаад нэг л. Нэгээс нь үү? Аха. Нэгээс нь авахсан арай амархан байх. Фантастик кинод аяг зөндөл байгаа. Хаана ямар Фантастик продакшн. зүг байлаа. За тэгэл Болцсон уу? За чи зүг нэгээс нь хэл. Тэр нөгөө нэг машинууд зүйдэр байна уу? Байхгүй. Машинууд заахгүй. Байхгүй. За. За чи зүгээр л нэг кино шууд зүгээр хэл. Би тэгээ тийм үгүй яа. Нэг кино юу? Хамгийн нэгт нь юу арах вэ? Зүг бодож байгаа хэл. За, фантастикийн 6 юм болов. За, маш зүг байлаа. 6 3. 6 хамгийн сүүлд үзсэн. Би бүр кино зэт үзсэн. Айгу үзэг юм. Аха. Ер нь айгу дайгуул кино шиг санагдав. Тэр яг миний хувьд болохоор акшн тийм айгу сайн кино юм шиг байгаа тийм. Сайн киноны хувьд сайн кино шүү. Аха. За хоёрт. Хоёрт чи одоо ингэж бодглохлоор бас 6 аахгүй. Байхгүй. Гэхдээ юу юм биш нүү? Кино театруудаар үзсэн нийт үзэгчдийн тоогоор юм байна. Аха. За ил. Кино театр чи одоо Монгол кино сүүлийн үед мэдхгүй амар хэцүү байна надад. Чи хоёр дахь хэлчихсэн. Чи зовоод байна уу тий? Зовоод. Баян бол гинэ. Наа чи нөө эмоц хийсэн тий. Тийм, энэ нөгөө нэг Орс кино ремейк хийж. Тийм. Альбиос нэрхийн авч үзэлтэр хийсэн. За гууртан. Би мен зовоол байгаа шүү. 6 2.
Наа чи үзсэн шүү. Наатад ч бол Цурам ажиллахаа. Тий. Наа чи юу лээ? Наатад ч нөгөө хин тоглодог нь үсттэй. Юу темхөө юу? Үгүй. Нөгөө сахалтай ах уу? Тий. Нөгөө хөгшин жүжигчтэй нэр нь мэдгүй. Үгүй. Нөгөөдг нь. Үгүй. Нөгөө яг босон явдлынхаа өмнөх нь илүү. Мэдгүй. Үгүй илүү. Санахгүй. Яа надаа Монгол яриа биш Монгол кино яриад ингэж зураг нэг чинь яадаг лээ. Яг мэдгүй сан. манай Тамирачийн гол дүр нэдэг те. Сандгүй. Прокурорын дүрээр. Тийм л үү. За тийм баха. За дөрөвтний юм. Байдаг богд. Анда наа чи маш нууц. Оо тийм үү? Наа чи маш нууц 2. Байдаг богд л гэсэн биз дээ. Үгүй наа чи маш нууц 2 гэж явдаг байхгүй. Би яаж энэ үзэж байгааг болохоор. Наатач бол би үзсэн. Аюу гоё. Гэтэ бүгдээрээ л үхэн. Бүдэрээ үхний ингээ спойлерч байгаа. Зүгээр зүгээр. За тавт нь Монгол гэдэг кино гинүү. Наа чи амрагийн. Тийм үү. Амрагийн найруулсан. Наа чи бас гоё. Зураг авалт нь өвөр хангаад хийгдсэн. Энэ уг дажгүй постэр нэртэй Өвөр дажгүй хангаад кино мөнгө шүү. Завхан ч илүү. битик. Тэр авирлах. Завхан баха. За одоо чи Манай хэл. Зургаат нь одоо зүгээр л надад шипи байхгүй. байхгүй зүгээр хэл. Зүгээр л чи Үгүй алдартай. яа жанр мандрыг хэлж болохгүй. Энийг одоо ямар жанр юм бэ? Инээдийн драма. Драма. Надад ч ихтэй яг тийм Ээжтэй холбоотой. сүүлийн үед л гарсан. Ээжтэй холбоотой. Солиод. За зүг байлаа. Наа чи ихтэй нөгөө идэг бод бол арай өмнө гарсан юм тий. Мэдгүй энэ чинь арай нэг 3 4 жилийн өмнө кинолоо мөн бидтэй. Гүү штий. Наа чи удчихаа баг 10 жил болсон. За арайчтэй. 8 9 жил болцсон. За арайчтэй. Тий арайч тийм. Тэр нөгөө нэг За ойлоо барьчи. чи солиод их үзчихсэн үсттэй. Хэсэг хэсгэр нэлэр. Энэ бас Facebook дээр явж байхлаар нэг ийм юм байд юм гээд үзчихсэн. Тэр нэг нөгөө манзуушрын итаваз. Тинчээ нэг бас хэсэг мэсгэн. Адилхан газар шиг харагдсан. 2017 онд нээлтсэн. What? 9 жил болж байгаа шүү дээ. Нэр юм биш. Ямар сони юм бэ? За дараагийнх нь би ч гоё бодоод. би энэ кино мэдгүй болохоор зүгээр шууд хэлчихье. Зүрхний хилэн гинэ. Наа чи бас фантастик кино шүү. Тийм. Энэ хин бэ? Энэ зүрх гэдэг л. Барса лав. Барса. Тэг барса. Барсан юм уу тий? За энэ жүжигч юм зүрхний хилэн гэдэг. Би нэг өстө сонсч ирснээс үзэж байгаагүй мэнэ. Чи яа бас нэг сайн ирчүүдийн тухай л гардаг кино. Барса манж хүний дүр тоглодог. За 8 дахь нь бас бүсгүүчүүдийн тухай кино. Single Ladies. Single Ladies хэдний? Сүүл хамгийн сүүлд гарсан юм байна. 4 за зүг байлаа. Чи үзсэн үү? Эхлэл ба төгсгөлгээд бас үзээгүй. Үгүй эхлүүлээд хайцсан. Надад яг тийм сонирхолтой санагдаагүй. Би тэр трейлерыг нь харчаад өнгөрсөнд очсон заяа. Тийм. Үгүй за тийм ээ тийм. Нэг тийм сонин юм хонгор шиг юмар явсаар байгаа. Нэг цаг хугацааны нэг юм сонин юмд ороод бүр хэдэн зуун жилийн өмнөх л би тэр трейлерыг хараад заа бай хий. Эхний 3-ыг нь гоё штэ тий. Яг ингийн бөгөөд хөвчлөлтэй. Тий. Энэ нь мэдхгүй би эхлүүлээд хайцсан. Миний сонирхлыг татаж чаддаг. За 9 дахь нь инээдмих. Инээдми. Жүжигч юм мэдхгүй. Жижигэ том гэлүүл орж ирж байгаа. Жижигэ томоо. Би тийг санаад байгаа юм. Жижигэ зогтой юу? Тийм үү цогтой. Нэмэх 17 болоо нэг. Энд хаус 3 гэнэ. Тэр чинь тийм. Наа чи нэг Солонгосын Extreme Job гэх киног бас ремейк хийж байгаа юм уу? Ремейк гэх. Би ремейк биш. Тий юу гэж хэлдэг лээ ингэ. Албан ёсны эрхийг нь аваад Монгол суурин дээрээ бас үзсэн үү? Үгүй. Та нар нөгөө нэг чи үзээгүй юм уу? Манай ангийнхан яваад нэг кино зэлт үзээд тах шиг. Нэгэн цөвгийн даавас 3 2 нь нөгөө нэг ямар засвар гэдэг үлээ. Мэдгүй. Ямар засвар гэдэг үлээ. Вьетнам засвар. Тийм Вьетнам засвар. Тийм үү? Зүгээр таацсан ч юм уу мэдээс. За 10. За 10 нь чи нэг мэднэ баха. Эмэгтэй жиний тухай кино гэлж. Драма. Энийг бол би яг үзчихсэн. Энэ бол өстой дайггүй кино санагдсан. Дээр үйтгэлээр. Нөгөө урнаа тоглодог гэлж. Урнаа хийж. Нөгөө таандар дууганд дуулдаг те. Yes. Чи ямар стилээ? Эрэгтэй. Би бол им ноён эмэгтэй гэдээ дуулаад байна. Ноён эмэгтэй юм шүү дээ. Ноён эмэгтэй. Чи тэр үзсэн үү? Үгүй. Би үзсэн.
нилээ төсөөлөл хэсгээр нь бол ялчихгүй байсан. Айгуу дажгүй санагдсан надад бол яг үнэндээ. Эмэгтэй хорох газрын тухай гарч юм шүү дээ. Тийм нэг эмэгтэй гол дүрийн тэр урнаа ихч хүчндүүлээд тэгээд хүчнсэн залууга алчдаг өлөө тий. Тэгээд ячтیں۔ Шоронд орчдөг байхгүй. Тэгээд насаараа хоригдох ялгцсан юм шиг байна. Тэгээд шоронд баахан юм драм болж байгаа талаар. Таглаач хүн сонсож байна. Тий тэгээд шоронд заяа. Энэ үнэн юм уу худлаа юм уу мэдэхгүй л гэхдээ байх боломжтой. Шорон нэг баахан эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Залуу эмэгтэйчүүд бас зөндөө байгаа шүү дээ. Тэгээ нөгөө шоронгийн дарга нь нөгөө эрэгтэй хүмүүсийг авчираад биеийг нөлөөлдөг. Нэг өсний хүчээр биеийг нөлөөлждөг. Тэгээд оронд мөнгө төрч юм тий авдаг. Наачаас хөөрх бизнес ам шиг. Ямар муухай шат тийм. Тэр хөөрхий зарим эмэгтэйчүүд нь жимсэн болж болоод тэгээд. Тэгээд тэр хүүхдийг яах юм тэгээд аав нь мэдээж ирээд авахгүй нь ойлгомжтой тэгээд. Төрүүлээл асуумжийн газар. Асуумжийн яг уу арай хаардаар бодвол төрүүлээл нэг нэрээ тэр шорон төрсэн эмэгтэйчүүдийн хүүхдүүд нь яад юм бол. Үгүй яг уу яг аав нь мэдгийж байгаа бол аав нь авах хэрэгтэй. Аав нь авч чадхаар хүн болов. Тий. Чадахгүй бол тэгээ яах юм. Шорон төрсдөг хүүхд гэж байхгүй л үү. Асуумжийн газар л бах та тий. Тэр нэг юу байгаа шүү дээ. Кино юу? Тий. 7 дугаар өрөөний бэлэг. Тийм ээ. Солонгос. Тийм санаж. Мэдхгүй гэж. Тэр нь бахан аав дээрээ нөгөө ороод ирдэг үсттэй тий. Тий. Аав нь яг сэтгцээ. Тий. Юу ч биш. Ирүүл хүн биш. За. In the house. За өнөөдөр дуусгач уу? Дуусгана. Яагаад юу н дуусгах гэдэг вэ гэвэл би яг энэ айгаад байгаа байхгүй юу? Одоо өнөөдөр 4 сарын 18 заяа. Өнөөдөр өглөөдөө 16 градус байжсэн нь одоо гарахад хасгалууга бараг орцсон байгаа. Тэгээ маргааш хасах 2 руугаа орно. Одоо ингээ бахан нөгөө адаа амар бороо ороод цашуурах гад шорон мороод игдээд онцгой хөдөл зарлцсан гэсэн. Тэгэхээр би яг үндэ амар айгаад байна. 2 цагийн өмнө 2 цагийн дараа онцгой хөдөл болно гэсэн одоо 2 цагийн өнгөрцөн байна. Үгүй сая яг ийшээ орж ирж исэн чи борооцлоо би жоохон айгаад байгалийн үзэл хэлэх чинь андаа амар штэ нөгөө нэг усыг бити бас гэж сонссон биз дээ. Яг тэр шиг байгалийн тэр ямар нэгэн зүйлийг бол бид нар нөгөө ингээд өөрийнхөө ингээ аргаар айтайгаа аргалаа гарчиж чадахгүй гэж боддог учраас ер нь болгоомжтой байх хэрэгтэй. Та нар ч гэсэн тэгээд энийг маргааш болгох. За. Тийм үстэй гэж би оруулах л та. Тийм тэгэж. Тийм гэлч. За. Дуусах. Bye. Oh яа. Юу ч юм. Мамба авт гэж бидэхгүй. Үгүй. Яагаад? Юу юм кино юм? Мамба копи сүүлээ тоглолтыг хийчээд нөгөө өөрөө яг юмнуудаа ярьчаа сүүлд мамба авт гэдэг микрофон шийдэг болох. Тэгээд Обама ч бас Обама авт гэдэг ингээд дуусна шүү дээ. Тэр яг хин хинээсээ дүрээд байгаа. Хин хэнийг гэдэг. Копи гэсэн. Эхлээд Обама гэсэн юм уу? Үгүй. Эхлээд копи хийгээд тэгээд дараа нь Обама дүрэж байгаа юм уу? Тэгээд одоо оё авт. За бай.